Тэ сайн уу манайхан би нөгөө Instagram дээр юм богино хэмжээний рилэд хийж байгаад тэгээд миний нөгөө ярихыг хүсэж байгаа бас юмнууд айгүй урт болоод байгаа учраас гоё YouTube дээрээ влог хийжээ гэж бодож байгаа. Тэгээд хамгийн анхныхаа бас яг би өмнө нэг хэд хэдэн бичлэг хийжсэн. Гэхдээ одоо арай өөр одоо форматаар бичлэг хий гэж бодож байгаа. Тэгээд энэ влогт болонгууд би энэ түрээсэлж байгаа байрныхаа home tour бичлэгийг хий гэж шийдсэн. Тэгээд анх би гэр бүлтэйгээ амьдардаг байжгаад 20 наснда тусдаа гарсан. Тэгээд 20 наснда тусдаа гарахдаа дундын найзууд одоо community буюу roommate-үүдтэй дөрвөлээ анх амьдардаг байсан. Тэрний дараа бас ганцаараа амьдарч үзээд арай болохгүйсэн учраас буцаж roommate-үүдтэйгээ нийлээд тэрний дараа дахиад өөр roommate-үүдтэй амьдраад тэгээ энэ олонгууд миний одоо дөрөвдөх түрээсэлж байгаа байр. Тэгээд энэ анх одоо найз залуутай болоод найз залуутайгаа хамтдаа анх түрээсэлсэн байр маань. Тэгээд маш гоё энергитэй би өөрөө нөгөө энэ одоо энэ манай энэ байр болон сансрын яг угсармал барилгууд маш гоё төлөвлөлттэй. Тэгээд дотор нь ч гэсэндээ болон энэ орц за энэ хүмүүсүүдийн дундуур ингээд явж байгаа байдал бүх юм нь маш гоё хүний хэрэгцээг хангаж бүтээсэн байр учраас надад энэ орчин ягаад ч юм амар их таалагддаг. Жохон бахтай энд амьдарч үзье гэж боддог байсан. Бас жоохныхоо хүслийг биелүүлсэн юм шиг мэдрэмж төрсөн. Тэгээд ийшээ чинь анх орж иж байхад бид хоёр амьдраад жил 5 сар болсон юм байна. Яг 24 оны 9 сард энэ байранд нөөж орж исэн. Тэгээд хэдүүлээ бүгдээрээ манай энэ байраар зочилцгоё. Тэгээд бас би энэ влогныхаа төсөөл энэ байрны бас түрээсийн үнийг нь бас хуваалцъя гэж бодож байна. Хотоос ер нь бол август дотроо жоо ойрхон байр сонирхож байсан учраас энэ байр анх өнгөдөр зарыг нь хараад шууд бараг хамгийн ихнийх нь үзэж ороод тэгэл бараг таалагдсан байгаа. Тэгээд таад үүднээс нь ахуулаад гоё танилцуулъя гэж бодож байна. Анх бас энэ байранд ороод аюу гоё чадхаараа гоё төвчүүлэх гэж хичээсэн. Тэгээд хамгийн үүдний хэсгээс эхлэх юм бол за ингэж үүдэн дээрээ болонгууд энэ давхар хаалгатай. Тэгээ манайх бол 5 давхарт байдаг. Тэгээ энэ манай найз залуугийн дарсан зураг байна. Тэгээ энэ яг үүд хэсэгтээ маш гоё өндөр ийм том шкафтай. Тэгээ анх надад энэ шкаф аюу таалагдчихсан. Би энэ талтаа бол энд одоо бах миний өвлийн хувцснууд, тэр мишог, тэгээ уулын хувцснууд маань энд тэр чигтээ байгаа. Тэгээд хажуу талд нь болонгот ойр зурийнхаа одоо хувцс хэрэгслүүдийг бол бид хоёр хийждэг. Тэгээд доороо юм шүүгээтэй. Энд чинь бас нөгөө том шургуулсан учраас маш их юм багтаадаг. Тэгээ яг үүдээр ерөнхийдөө харах юм бол нэг иймэрхүү харагдана. Эндээ гутлнуудаа хийдэг дүрм шургуулгатай. Энэ бас айгүй амар байдаг. Тэгээ үүдээр орж ирэнгүүтээ энэ дээр юмаа тавьчихдаг. Бид хоёр. Тэгээ энэ бас маа найз залуугийн бэлгэнд авчихсан зураг. Бид хоёр гоё үүдэндээ тавья гэж бодоод үүдэндээ тавьсан. Хажуу талдаа бас юм. Ер нь манай гэртээ манай найз залуугийн дандаа тарсан зурагнууд бол байдаг. Тэгээ ийш болонгууд 0 байгаа. 0-ыг хамгийн сүүлд ер нь бол харуулъя гэж бодож байна. Тэгээ яг энэ хэсгээр оронгууд яг манай үндсэн том өрөө байгаа. За тэгээд унтлагын өрөөгөө олонгууд яг энэ IKEA-ны шургуулгаар ер нь таславч хийсэн байгаа. Тийм манай муур хараа сууж байна. Тэгээ бид хоёр олонгууд нөгөө нэг буудан тийм диван дээр унтаад байх сонирхолгүй учраас шууд газар ингээл нэг гутсан дээр л унтчихдаг. Тэгэл яг амьдрах болохоор манай мөр таадтай мэдчихлээ гинэ. Яг амьдрах болохоор гоё өөрсдийнхөө байрыг авахаараа ор дээр авнэц. Тэгээд энэ дээрээ хөрхөн аль болох гоё мууд бүрдүүлэх гэж өгөн амхандаа хичээсэн. Тэгээ одоо шөнийн 10:12 болж байна. Миний хувьд одоо удахгүй бас нэлийн том аялалд гарах гэж байгаа. Тэгээд тэрнийхээ бас бэлтгэл болгож одоо энэ байрнаас гарах шаардлагатай байгаа учраас
За би тэгээ удахгүй маш том аялалд гарчихаа. Тэгээд тэр аялалд зориулаад бас мөнгөө жоохон хадгалах хэрэгтэй байгаа учраас энэ байраа ер нь хүлээлгэж өгөхөр болсон. Жил 5 сар амьдарсан байраа. Уг нь бол бас байгаад байвал байгаад л байхаар аюу гоё байр. Надад бол энерги болон аура нь маш таалагддаг. Би өөрөө нэг тийм аура амир юм тийм юм жоохон эмзэг учраас. Тэгээд энэ хэсэгт бол манай яг гол хэсэг бол ингэ болчихж байгаа. Тэнд манай муурны шилтүүр манай муурны жорлон тэгээд бид хоёр энүүгээр шалаа угаачдаг. Тоосооч сурвалждаг. Энэс та анх орж ирсэн цагаас ахвал авсан айгүй амар байдаг. Тэгээ энэ бол агаар цэвэршүүлэгч. Ийшээгээ болохоор энэ бас манай анх румитийн өөрийнхөө хэрэгэлдэг байсан үлгэр. Түр хэрэглэхээ болцсон болохоор энэ байрлалгаа аваад ирсэн. Тэгээ энэ дээр болонгод хувцснуудаа үлгөөд. Тэгээ дээшээ бас миний хийжсэн 2 бүтээл байна. За энэ хэсэг ингээд ерөнхийдөө манай унтлагын өрөө том өрөөний хэсэг ингээд болчихж байгаа юм. Тэгээ энд болонгууд манай номын сан би ер нь аюух ном ер нь цоглуулж уншдаг. Тэгээд одоо сүүлийн үед энэ уучлаар. Сүүлийн үед яг чухал номнуудыг ер нь уншдаг болоод байгаа. Тэгээ бас энэ байрнаасаа гарахтаа энэ номнуудаа ер нь хүмүүс таньдуулна гэж бодож байгаа. Тэгээд хэрвээ миний влогон дээрээс хэрэгтэй гоё ном харсан бол та бас над руу бичээд номнуудаас минь бас авч болно. Тэгээ ерөнхийдөө бид хоёр нөгөө аюух сууж ажил хийдэг учраас ширээ аюу чухал байдаг. Тэгээд уг нь л яг энэ хэсэгт анх бол гой буудан интернет тавиад энэ хэсгийг аюу гой төгчүүлэе гэж бодож исэн. Тэгээд даанч бид хоёр өөрсдөө нөгөө аюух ширээн дээр сууж ажиллах шаардлага гардаг учраас ер нь хоёулаа ер нь ширээтэй бай. Тэгээд энэ манай найз залуугийн анх ээж нь авч өгч исэн 10 жил тахт нь авч өгч исэн юм ширээ. Тэгээд тэрийг нь бит хоёр гэрээс нь авчираад ийшээ аваад ирсэн. Тэгээ одоо энийг ч гэсэндээ ер нь бас хэрэгтэй хүн байх юм бол хэрэгтэй хүнд нь хандуулна гэж бодож байгаа. Тэгээ энэ гэрэл ч гэсэндээ энэ ер нь гэрэл декорны юмнуудыг бүгднийг ер нь бол хандуулна. Энэ бас ер нь манай хуучин румейт ашигладаг байсан. Тэгэл ер нь дамжигдаад ирж байгаа зүйлс айгүйх байдаг. За тэгээд үргэлжлүүлээд ийшээгээ олонгууд энэ толтой. Би анх энэ толыг IKEA-аас бас амар хүсэж авч ирсэн. Тэгээд энэ толыг ч гэсэндээ ер нь хандуулна. Бас хэрэгтэй хүмүүс байх юм бол та над руу бичээрэй. Гоё. Би гоо цэвэрлээ тавьчихна. Тэгээд та ирээд шууд авчиж болно. За ийшээгээ болохоор бид хоёрын спикер тэгээ манай найз залуу энд сууж ажиллаа хийдэг. Бид хоёр ер нь суух ажил ер нь ихтэй дээ. Энэ манай найз залуу анхных нь үзэсгэлэнийх нь постэр нь энд бас байгаа. Тэгээ энэ ер нь бол манай бид хоёрын одоо хэрвээ тусгаарлах юм бол ажлын хэсэг гэж хэлж болно. Тэгээд ер нь айгүй цомхон хөөрхөн. Бид хоёр бас тэгээд 2 жил байхдаа айгүй их юм цуглуулжээ. Уг нь цуглуулахгүй гэж хичээсэн ч гэсэндээ дээшээгээ бол балкон байгаа. Тэгээ балкон бол угс байдаг балконыг амар хараад ах шаардлага байхгүй. За тэгээ хідүүлээ. Дараагийн хэсэг буюу галтгооны хэсэг рүү орж үзье. Надад анх нөгөө ийш нүүж ороход бас амар таалагдсан хэсэг нь бол галтгоо байгаа. Тэгээд энэ ком нь бол угаасаа байж исэн. Тэгээд бид хоёр хаяг таваг өөрсдөө хэрэгэлдэг юмнуудаа авчираад тэгээд би ер нь ийм таазандаа тулсан тавилгуудад аягүй дуртай маш гоё зай хэмж өгдөг. Тэгээд надад өөрөө ийм цагаан ийм тавилга болон модны өнгөтэй зөгцсөн тавилгууд аягүй гоё таалагддаг. Тэгээд бид хоёр орчоод бол энэ байрандаа ороод энэ угаалгын машиныг бол анх худалдан авч ирсэн. Яг өөрсдийнхөө мөнгөөр. Тэгээд бас энэ хөрөгчийг бас нэг сая 300 мянган төгрөг өрчлөө авч ирсэн. Энэ бараг нэг сая 400 авцаач билүү. Тэгээд энийг бас ер нь хүнд өгнө. За 500 гарч юм уу ер нь зарчээ гэж бодож байгаа. Тэгээд бас хэрэгтэй хүмүүс нь байх юм бол надтай холбогдож болно. Тэгээ энэ манай найз залуугийн гэрээс авчирсан будаа агшаагч бид хоёр ашиглаж л байгаа. Тэгээд энэ бас хүний өгсөн цэцэг. Тэгээ сайн ургуулж чадахгүй байна уу?
Тэгээ бид хоёр уус кофе аягүй уудаг. Кофе уудаг учраас кофе ер нь ихтэй. Тэгээ бид хоёрын уг гоё аясан орнуудын кинодыг цуглуулад энэ дээр наа ингэж ярьсан. Тэгээ надад нэг охин амар хөөрхөн юм бэлэг өгчсэн. Зүрхэн дээрээ уултай. Надад ууланд гарах туртай учраас. За тэгээл энэ ширээ бол анханасаа байсан бид хоёрын сандлыг бол авчирсан. Энэ сандлыг ч гэсэндээ бас хэрэгтэй хүнд өгнө гэж бодож байна. Тэгэд энэ байрыг түрээсээс охин амар хөөрхөн байраа үзээгээд эрэхтэй. Өстө манай байрыг аягүй гоё цэвэрхэн ашигласан байна гэж комплимент хэлжсэн. Тэгээд би өөрөө бас нөгөө байр өөрийнхөө байрыг түрээслүүлдэг учраас гоё яаж хүмүүс бас амар байр түрээсэлтийг бас мэдж байгаа. Тийм учраас өөрийнхөө байр шиг л аль болох цэвэрхэн гоё байлгахыг хичээсэн. Тэгээ яагаад ч юм эндээс яг нэг гарах гэж байгаа юм шиг мэдрэмж яг цагаан сарын үед төрөл би цагаан сарын үед амар чихтэйхэн их одоо их цэвэрлэе гэл энэ миний бүгднийг ингээл амар цэвэрлээл. Тэгээд ер нь хамаг хог могоо гаргаж хайж маяал тэгжсэн. Тэгээ яагаад ч юм бодвол энэ цаг хугацаанд бас гарах тохионч байсан болов уу гэж бас бодогдсон. Тэгээд одоо та надад бас сүүлийн манай хэсэг 0-ыг харуулъя гэж бодож байна. За 0 маань болонгууд иймэрхүү. Энэ тойл энтер бол цаанаасаа байсан. Тэгээл нэг иймэрхүү. Таазан жоохон нөгөө халуун болохоор дээрээс цантаад жоохон гоожод идэг. Нэг 0-д бол нэг амар онц юм бол байхгүй. Тайлбарлаад ахаар. За нэг тиймэрхүү л байна да. Тэгээд home tour бичлэгийг маань үзсэнд бас баярлалаа. Миний хувьд аль болох гоё тийм очсон байруудаа гоё өөрийнхөө хэмжээнд бас гоё тохижуулах гэж аягүй хичээдэг. Тэгтээ бас зарим зүйлс санснаар болдгоог бас бүх хүмүүс мэдж байгаа. Тэгээ энэ байрандаа бол бас аягүй их талархаж явд юм. Бид хоёр энэ байрандаа орсноос хойш Швейцар, Европ руу явсан. Тэгэл аягүй гоё юмнууд аягүй их болж исэн. Тэгээ эндээс гоё найзууд маань бас ирж исэн. Тийм болохоор энэ бас байранд бол аягүй дуртай. Өгн болдог бол бас мөнгөтэй бол энэ байрыг худалдаж авмаар байдаг. Тэгээд боломжгүй. Тэгээд бид энэ байрыг болонгууд сая 500-аар түрээсэлдэг. Анх барьцаа тань төлөөд 2 дээр нэмэх нь нэг нөхцөлтэйгээр анх түрээсэлж исэн. Тэгээ өмнө нь бол дандаа хүмүүстэй хамт амьдарч исэн. Тэгээ бас хосуудын хувьд бол хамтдаа цаг хугацааг өнгөрүүлэх тэр өөрсдийнх нь орон зай аягүй чухал гэж бас боддог учраас энэ байрыг сонгож өрнөл тусдаа гарах шийдвэрийг бол бид хоёр гаргаж илаа. Тэгээд бас тэр шийдвэр маань ч гэсэндээ аягүй зөв байсан. Одоо тэгээд ер нь харахаар би тусдаа гарснаас хойш байрны түрээсэнд 30-40 саяыг бол өгсөн байна. Янз бүрийн байрнуудыг түрээсэлж үзчихсэн. Тэгээд анх ч гэсэндээ бараг түрээсэлж исэн. Хажуу өрөө буюу найзуудаараа нэг өрөөг нь аваад түрээсэлж исэн. Одоо өнөөдөр гэхтэл 2 жилийн дараа гэхтэл би өөр ингэсэн бусдаа заавал юм community биш өөр ингэсэн бас байрыг түрээслэх бас боломж олцсон. Аюу гоё талархаж явдаг. Тэгээ хүн ер нь өөрийнхөө амьдрал талархаж улам явхад ер нь дараачих нь бас үйлсэн аюу гоё бүтдэг гэдэгт итгэдэг. Тэгээ анхаа энэ байрны бас охин ч гэсэндээ энэ манай байр бол өстэй амар сэхитнүүдийн амьдардаг. Угаасаа сансрын энэ хэсэгч ер нь л сэхитнүүд аяг их амьдардаг шүү дээ. Тэгээд сэхитнүүд амьдардаг тийм болохоор аюу гоё авраатай энергитэй гэл бид хоёрт бол ярьжсэн. Тэгээд бид хоёр баг хамгийн анхных нь уулзаал шууд түрээслэе гэдэг шийдвэр гаргасан хүмүүс нь. Энэ байрныг жил 5 сар түрээсэлсэндээ жил 7 сар түрээсэлэндээ бол аюу их талархалтай байна. Тэгээд та дэс бас ерөнхийдөө хэрвээ байр түрээсэлдэг ч юм уу тийм болвол манай энэ тогшлуудаас ч юм уу хэрэгтэй зүйл байх юм бол комент хэсэгт бичээрэй. Бидэд одоо энэ 7 хоног
ерөнхийдөө сүүлийн 7 хоног, дараагийн 7 хоног бол сүүлийн 7 хоног. Тийм учраас дараагийн 7 хоног гэхэд байраа хүлээлгэж өгөх ёстой. Тэгэхэд ер нь бол бүх энэ тогшлуудаа ер нь бол хүмүүс тарахын тараагаад өөрөөсөө нэг чандаамтай л ер нь гарыг гэж бодож байгаа. Тэгээ би өөрөө бас нэлийн том аялалд явах гэж байгаа учраас надад тийм их новш хэрэггүй. Тэгээд ер нь хүн чинь амьдралынхаа цаг хугацаанд бас айгүй хэм цуглуулдаг юм байна өө. Тэгэл цуглуулаад яг яах гэж ч бас ингээл одоо хүүхдээ энийг аваад орно гэж бодд юм уу яа гэдэг айгүй хэм цуглуулсан байдаг юм байна. Энэ бас магадгүй сэтгэл зүйн асуудалтай ч гэсэн холбоотой ч магадгүй. Хувцас ч гэсэндээ айгүй хавж энийг тогшлоос ахуулаад яг нэг өрөө гэхэд бол тэгээд бас олон өрөөтэй айлуудын хүмүүсийг бодох юм бол бас гайгүй. Гэхдээ бас нэлээ их байна. Ер нь бол би хоёр нэг зорилго тавьсан. Манай найз бол тийм амар их тогшилтой хүн бол биш. Миний хувьд бол өөрөө тогшил амар их учраас яг энэ байрнаас гарахдаа хоёр том чандаамтай л гарыг гэж бодож байгаа. Тэгэхээр энд байгаа бүх юмнуудыг ерөнхийдөө тараан байршуулна. Тэгэхээр таадад яг миний хэлсэн танилцуулсан юмнуудаас бас хэрэгтэй нэг тус болох юм бол би үргэлж өгөхөд нээлттэй. Тийм болохоор над руу санаа зовлтгүй холбогдорой. Тэгээ бас ийм юмнуудыг хандуулж өгдөг бас ийм төвөд байх юм бол над руу энэ комент хэсэгт бичээрэй. Би тэгвэл тэр хүмүүстэй холбогдож байгаа бас юмнуудаа өгье гэж бодож байна. Өөрч ер нь бол юм баггүй дээ. Тэгээд энэ байрнаасаа гараад бол бит хоёлаа тус тусдаа аав ээжинд очиж байгаа. Тэгээ энэ бол бас стратегийн төвшний шийдвэр гэж харж байгаа. Хүний өөрсдийнхөө зовлогоо одоо зогоож олсон мөнгөө хүний байранд бас өгнө гэдэг бол энэ өөрөө бас мөнгө одоо нөгөө цоорхоо хувангаар орж ийн гэдэг шиг л юмны илрэл гэдгийг ер нь саяхан л ухаарлаа. Тэгээд гэтээ яг бит хоёрт бол ингэж хоёулахны амьдрах цаг хугацаа энэ орон зай бол айгүй хэрэгтэйсэн. Тэгээд 2 жил эндээ бол ерөөсөө харамсахгүй. Тэгтээ 2 жил би бинийгаа таних боломж боллоо. Би бинийгээч таньчихлаа. Тийм учраас одоо бас заавал ингэж байр түрээсэлж мөнгө өрөөд ах шаардлагагүй. Арай өөр юмдаа бид хоёр мөнгө хөрөнгө оруулъя гэж шийдсэн учраас энэ байрнаасаа гарч байгаа. Тэгээд сансрын байр маань бол үнэхээр тасархаа. Тэгээд анх бол тэгэл гэр бүлээсээ тусдаа гарах байсан л гэдэг бодол надад аюу их төртөө байсан. Тэгэл өнөөдөр бас харалтаа тэгэл тусдаа гарцсан л дэвштэй хүслээ ингэж чадсан байна гэж бас өмнөх жилийн өөртөө бас хэлмээр байна. Тэг 20 настайдаа тусдаа гарч ирснээр бодвол бас яах вэ? Би дагаад ганц мах нь ямар үнцэнтэй юм, 0-ын цас ямар үнцэнтэй гэдэг юмыг бас аюу ойлгосон. Тэгээд ер нь тусдаа гарч байгаа хүмүүс бол тэгээд өөрсдөө биеийг дагаад юмны үн цэнийг ойлгоод мөнгөний үн цэн бидний хэрэгжилж байгаа энэ зүйлстэй тэр юмнуудын ач холбогдлыг нь ойлгож эхэлт юм байлээ. Тэгээд эртхэн залуу дээрээ бас тусдаа гарвал их юм ойлгодог юм байлээ шүү манайхаа. Тэгээд тиймэрхүү байна да. Тэгээд дараагийн бичлэгээр бүгдээрээ уулзцаая. Bye bye.